За өнөөдрөөс эхлээд хэдүүлээ ээжисгээ 3 хичээл үзэж эхэлнэ. Шинэ ээжисгээ 3 дахь хэлбэр юм тийм ээ. За эхний үг нь АИ ихч байна. За АИ гэдэг нь ихч ихчтэй наад зэгчийг хэлж байгаа тийм наад зэгч төс. За ихч ихчтэй хэнийг хэлэх вэ гэхээр ээж болон ээжээс дээшээ хүнийг дуудахдаа АИ гэж хэлнэ. Нэг 5-10 насны зэрэгтэй хүнийг бол АИ гэж хэлж болохгүй шүү. Окей? За жишээ хэлбэр харъя. 我妈妈的朋友王阿姨每天早上去公园锻炼身体. За их уурт өгүүлбэр харж байна. Гэхдээ айхан байхгүй. 我妈妈的朋友王阿姨манай ээжийн найз Ван ихч тийм ээ. Тэр гол эзэн юм бэ гэхэлэр АИ байна. АИ-ийн хин гэхэлэр Ван ихч. Найз тэгээд хиний ихлэр миний тодтол ороод ирж. Тэгэхээр урт харагдаад байгаа боловч эзэн би ерөөсөө л АИ л байна. За 每天早上 эзэн биеийн хойноос өгүүлбэрт шууд цаг хугацаа орж ирдэг те. Тэгэхээр 每天早上өдөр болгон өглөө чүгүн юан цэцэрлэг төрөлн рүү яваад 锻炼身体биеийн тамирын дасгал хийдэг. За хятад хэлний үйлрэл өнгөтц чинь эзэн бие орно. Араас нь цаг хугацаа орно. Буюу 每天早上хизээний өглөө. За тэгээ хаана гэдэг нь байршил нь орно. Тэгэхээр эхлээ дасгалаа хийчээд цэцэрлэг төрөлн явах юм уу? Цэцэрлэг төрөлн рүү явчаад дараа нь дасгал хийх юм уу? Тэгэхээр логикийнхоо дагуу эхлээд явна тийм үү? Хаашаа явах юм? Гуйн явна. Гуйнд очсныхаа дараа 锻炼 дасгал хийн. Юуны шэнти. Ингэж орж ирэх нь шүү. За дараагийнх нь АИ. 请问这附近有超市吗? ихчээ 请问 юм асууя? Өшөөгөр юм асууя? 这附近 энэ附近 ойролцоо 有 байгаа юу? Юу? 超市 супермаркет байгаа юу? За дараагийнх нь 我的阿姨在医院工作. За миний ихч зай нөгөө байрлал заана гэсэн тийм үү? Тэгчээ дараа нь үйлг нь орно гэсэн шүү дээ. Тэгэхээр за医院эмнэлэгт гүнзгөө ажилдаг. Тэгэхээр энэ зай чинь тэ ордог байна шүү. Та шиг хүүш. За тэр бол нэгэн сувилагч юм аа гэнэ. Тэгэхээр чари 小明的阿姨 小明이 ихч нь 从上海 Шанхайгаас гэн. За цун гэдэг чинь АСС гэсэн үг. Ухтвар нөхцөл нь дандаа үгнийх урд орно гэсэн тийм ээ. Тэгэхээр Шанхайгаас гээ та түүнд өгөхөөр дайла авчирсан. Дайж авчирсан. Дай гэхэлэр дайх гэсэн үг. Түүнд өгөхөөр дайж авчирсан. Юу? Иден ливүү. Нэг ширхэг бэлэг. За хятад хэлний дандаа тооллого гэж өгдөг тийм ээ. Тэгэхээр ливүүгийн тооллого нь зиен байна. 阿姨做的菜非常好吃. 아이긴 ихчийн 做的菜. За ер нь бол ихчийн хоол 非常好吃. Маш амттай гэж хэлж байна тийм үү? Гол өгүүлбэр нь. Энд ягаад дөөрöd байгаа вэ гэхээр цай чинь хоол. Тэнгүүд ямар хоол ингэж тодтогч орж ирж байна. Тэгэхээр 做的 буюу хийсэн хоол маш амттай байдаг. 我每个周末都去他家吃饭. Би 每个周末 每个гэдэг чинь бүр өдөр болгон нэг бүрчлэн бүр гэдэг энэ бүр. Жөөмө амралтын өдрүүд гэсэн үг. Жөө чинь 7 хоног те мөө чинь төгсгөл гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр амралтын 7 хоногийн төгсгөл буюу амралтын өдрүүд. Тэгэхээр амралтын өдөр болгон дөв бүгдээрэнд нь чү явдаг. Хаша таажа түүний гэрлүү очичоод юу их үү? Чи иднэ фэн хоол. Окей. За энэ яагаад дөв орж байгаа гэхээр урдаа мэ орсон байгаа. Тэгэхээр хонос дөв заавал авах хэрэгтэй тийм ээ. Нэг ч өдөр алхахгүй, нэг ч амралтын өдөр алхахгүй бүгдэнд нь гэсэн санаа дөв өдөр явах нь. За, 阿姨在超市买了很多新鲜的水果. За, ихч байрлал зааж ин. За, 超市 супермаркетд 买了худалдаж авсан. Юу авсан? 很多 маш олон 新鲜的 маш шинэхэн 水果 жимс. За тэгэхээр нөгөө өгүүлбэр монголоос орчуулахаар жоо хэцүү байдаг тийм ээ. Тэгэхээр ер нь баг гол нууц нь ганц энэ дөө байхад ер нь өгүүлбэр чинь нэлээд орцсон да. За гол өгүүлбэрийн худалдаж авсан юу авсан? 水果 жимс худалдаж авсан. Гол үг нь ерөөсөө л ай за超市买了水果. Ямар 水果гэхэлээ дөөгөр тодтоход шинэхэн жимс. Маш олон шинэхэн гэдэг нь тодтгол болж орж ирж байгаа юм. Окей. За өнөөдрийн даалгавар тэгэхээр нар ай за 请问书店 эдрийг зөв дэс дараалалд оруулаад комент хэсэгт оруулаарай. За өнөөдрийн үгс хичээл ай ихч
ээжийн үе тэнгийн болон ээжээсээ дээшээ насны хүнийг АИ гэж дуудана гэж үзлээ.